Таны орой амгалан айлтгая би сэтгүүл Бадарчин жаргалмаа. За энэ орой та бүхэнтэй уулзахаар улсын хурлын гишүүн за Бачимгийг өрсөн байгаа. Ингээд миний урилгыг хүлээн авч ярилцахаар хүрэлцээрсэн танд юуны өмнө талархлаа илэрхийлье. Баярлалаа үзэгчдийн орой амгалан айлтгая. За тэгэхээр зочин тухай ярилцлагаас өмнөөс өнөөдөр болсон үйл явдлын одоо мэдээлэлс та бүхэнд танилцуулж бодож байна. За өнөөдөр улсын хурлын чуулганаар хөрөнгө оруулалтын тухай хуулийн одоо анхны хэлэлцүүлэг хийгдэж эхэлсэн байгаа. За хуулийн төсөл зааснаар хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан эдийн засгийн хөгжилд нийцтэй байгаль орчин дээлтэй шинэ технологи нэвтрүүлсэн ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-аас 10 жилийн хугацаанд 4 төрлийн татварын хувь хэмжээ доктортой байлгахаар хуулийн төсөлд одоо тусгасан байгаа. Ийхүү татврыг доктортой байлгаснаар гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх үү гэсэн асуулт дотоодын хөрөнгө оруулагчийн эрхийг хангах талаар заалт байхгүй талаар санал зэрэгс эхлээд за олон шүүмж гишүүдийн зүгээс гарч байсан. За хөрөнгө оруулагчдыг татах хэмжээний хуулийн төсөл болсон гэж эдийн засгийн байнгын хороо дүгнэлт гаргасан боловч долимогхон төсөл боллог одоо шүүмжлэг гишүүд олноор хэлж байсан юм. За хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан гэж зааж өгсөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг мартаж орхисон хэрэг боллоо гэдгийг ч гэсэн одоо эрхэм гишүүд сануулж байсан байна. За энэ зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон компаниуд хамаар хууль болсон. За өөрөөр хэлэх юм бол одоо монопол эрхтэйч гэдэг юм уу тийм ээ хөрөнгөтэй нөхдүүдийг дэмжсэн ийм хууль болсон гэдэг шүүмжлийг одоо олон гишүүд хэлж байсан байна. За харин хуулийг санаачлагч Батбаяр гишүүн жижиг дунд бизнесийн зориулсан тодорхой хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг боловсруулах хэрэгтэй байна гэдгийг одоо бас мэдэгдсэн одоо гишүүдийн ч гэсэн их анхаарлыг татсан үйл явдал болсон. За энэ дээр ч гэсэн хэвлэл мэдээллийнхаа их одоо анхаарал хандуулж мэдээ сурчлагыг бэлтгэж байгаа та бүхэн харж байгаа. За энэ сэдвийн хүрээнд би ярилцахаар өнөөдрийн хазуучныг урьсан байгаа. Хамтдаа та бүхэндээ баярлалаа. Ингээд ярилцлага эхлэе хоёлаа. За үнэхээр энэ хөрөнгө оруулалтын тухай хуулинд одоо зөвхөн тийм ээ одоо хөрөнгөтэй нөхдөөдөж гэдэг юм уу томоохон аж ахуйн нэгжүүдэж гэдэг юм уу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг орхисон юм хуулийн одоо төсөл болчихвоо. Энэ тал дээр ер нь гишүүд ямар хөө байр суурь илэрхийлж байна вэ? За ер нь юуны өмнө яагаад өнөөдрийг хууль гарах болов гэдэг талаас гэдгээс эхэлж ярил би зөв бах гэж бодож байна л да. Тэгэхээр яг өнөөдөр одоо засгийн газраас өргөн барьж их хурлаар хэлэлцэж байгаа энэ хууль бол би харахтаа энэ хөрөнгө оруулалтын хууль гэхээсээ илүү хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах чиглэсэн хууль гэж харж байгаа. За яагаад энэ хууль гарах болсон бэ гэдэг шалтгааныг бол шаардлагыг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Үндсэндээ бол гадаадын хөрөнгө оруулалт маш ихээр буурсан тийм ээ. За хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор одоо валютын одоо хөөсөр хомсдож байна. Энэ нэргээд тодорхой хэмжээгээр төгрөг долларын ханшинд нөлөөлж ийн эдийн засаг сөргөөр нөлөөлж ийн гэдэг яг өнөөдрийн асуудлыг харах юм бол ийм хүндрэлүүд харагдаж байгаа. За ер нь бол гэхдээ өнөөдөр гинт одоо ямар нэгэн шалтгаанаар өнөөдөр энэ зөвхөн энэ жил бий болсон асуудал биш шүү дээ энэ чинь. Манай зарим судлаачид одоо бичсэн байлээ бас ярьж байна. 2006 оноос хойш гарсан 10 гаруй хууль бүгдээрээ гадаадын хөрөнгө оруулалтын орчныг муутгасан юм хууль гарсан байна гэж. Тэг жил дараалан ингээд ийм олон хууль гараад хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй болоод байгаа нь ерөөсөө шат дараалан ингээд хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хумигдах ерөөсөө Монголын чинь эрх зүйн орчин тогтворгүй баталгаагүй орон юм а гэсэн юм сэтгэл төрүүлэхэд төрүүлсэн. Тэг хөрөнгө оруулалт буурсан. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ алдсан итгэлийг бий болгохын тулд Монгол улс татвараа хамаагүй хөдлөхгүй гэдэг ийм докторжуулалтыг л олох зорилготой ерөөсөө үндсэн зохицуулалт нь ийм хууль орж ирж байгаа. Ер нь бол харьцангуй доктортой эдийн засагтай хөрөнгө оруулалтыг татахад бүх бодлого нь чиглэсэн улс төрийн доктортой оронд бол ийм бид нар хөдлөхгүй гэдэг ийм хуулийг тусгайлан гаргаж явах шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр манайх бол өнөөдрийнхөө нөхцөл байдлыг эмчлэхэд зориулсан яалтчгүй одоо амь тариа гэдэг шиг зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээг авах зорилгоор засгийн газраас энэ хууль оруулж ирж байгаа нь бол би өөрөө зөв алхам гэж үзэж байна. Тэгэхээр энэ докторжуулалтын энэ зорилго бол зөв. Зүгээр яг өнөөдрийн өргөн барьсан төслөөрөө яг энэ хөрөнгө оруулалтын докторжуулалтынхаа яг энэ нөхцөлийг үнэхээр хангаж чадхаар өнөг үү гэдэг дээр бол гишүүд байр суурь илэрхийлж байгаа л да. Тухайлбал би өнөөдөр бас нэгдсэн чуулган дээр хэлсэн. Өнөөдөр бол тодорхой 4 төрлийн татварыг докторжуулах ийм хуулийн төсөл орж ирж байна. Гэтэл гинтийн ашигын татвар одоо гэж 68% татвар гэж нэг одоо цуудаа татвар байлаа тийм ээ. Ийм татвар гинт одоо огцом цоошин татварын төрөл гарч ирээд нөгөө татварын орчинд муугар нөлөөлөхгүй гэсэн жишээл баталгаа энэ хууль дээр харагдаж байна уу гэдэг дээр бас шүүмжлэлтэй хандсан. Тэгэхээр докторжуулалтын гэдэг агуулгаараа бол би хувьдаа энэ хуулийг дэмжиж байгаа. Гарах цаг нь мөн гэж бодож байгаа. Засгийн газар бас нөхцөл байдал зөв дүгнэлт хийгээд татварын одоо орчныг докторжуулах хөрөнгө оруулагчдын итгэлийг татах ийм алхам хийж байгаа нь бол зөв. Зөвхөн хөрөнгө оруулалтын хууль гэж нэрлэж байгаа нь би зөвхөн энэ хуулийн нэр агуулга хоёр дээр бол бас ярих зүйл байна гэж бодоод байгаа. Тэгэхээр зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг бол зөвхөн уул уурхай салбарт шиг хамаатай хууль биш байгаа л да.
Өнөөдөр эдийн засгийн нэг хүндхэн байгаа энэ цаг үечид эдийн засгийг төрөлжүүлэх ёстой гэж байгаа энэ цаг үеч тийм ээ. Бүхий л салбарт бүхий л чиглэлд одоо хөрөнгө оруулалтыг асуудал чиглэгдсэн байх ёстой байх. Энэ тал дээр ер нь энэ хуулийн төсөлд хэр одоо тодорхой туссан байгаа юм бэ? Ер нь хөрөнгө оруулалтын бодлого гэдэг бол төрөөс нөгөө эдийн засгаа хөгжүүлэх тийм ээ. За цаашлбал эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн одоо маш чухал арга хэрэгслийн нэг шүү дээ. Татвар, санхүү, хөрөнгө оруулалтын гэдэг энэ тодорхой бодлогуудаар эдийн засгийн хөгжлийг хангаж явах ёстой төр бодлогын арга хэрэгслэр тийм ээ. Би бодлогын гэж онцолж байгаа нь төр аж ахуйн үйл ажиллагаанд утгалдаад авах биш. Бодлогын арга хэрэгслэр эдийн засгаа хөгжүүлэх. Тэгээд улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах ийм л ажил хийж явах ёстой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын бодлого гэдэг бол маш чухал. Тэр утгаараа бол хөрөнгө оруулалтын бодлого маш өргөн цар хүрээг хамардаг. За юуны төрөнд жишээлбэл олон улсын түвшинд бол хөрөнгө оруулалтыг ямар зорилгоор татахыг эрмэлздэг вэ гэхээр нэгдүгürt гадаадын зах зээлээс хөрөнгө татах тийм ээ. Их хэмжээний одоо хөрөнгө мөнгө татаж оруулж ирэх. Хоёрдугаарт нь технологи, өндөр технологи татах өөрсдөө байхгүй. Гуравдугаарт нь одоо ноу хау гэж ярьдаг тийм ээ. Шинэ мэдлэг, шинэ арга барил одоо татах ийм зорилгоор хөрөнгө оруулалтыг улс орн татдаг. За тэгээд тодорхой салбаруудыг жишээлбэл өөрсдөө дотоодоос хөгжүүлэх одоо чадвар дутаад байгаа тийм ээ. Хүний нөөцийн технологийн чадвар дутаад байгаа. Тухайлбал манайх одоо биотехнологийн салбарыг хөгжүүлье гэж олон жил ярьж байгаа боловч энэ чадвар манад байхгүй шүү дээ. Чадвар дутчаа гэж тодорхой салбарууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг урамшуулдаг. За энэний цаана хөрөнгө оруулалтын бодлого дээр маш чухал зүйл бол үндэсний хөрөнгө оруулалтаа хамгаалах. Үндэсний хөрөнгө оруулалтад дэмжих бодлого. Тэгэхээр одоо миний хувьд бол өнгөрсөн өнөөдрийн хүртэл одоо мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын хуулийн дээр нэг шүүмжлэлтэй ханддаг зүйл бол манад чинь бас одоо нэг үеийг бодоход 90-ад оны ихэнх үетэй харьцуулахад монголчууд хоригдлолтой болж байна тийм ээ. Өөрсдөө хөрөнгө оруулж бизнес эрхлэх боломж бий болж байна. Сая өөрөө чи ярианд хөндөгдсөн жижиг дунд бизнес, жижиг дунд хөрөнгө оруулагчид бий болж штэ. Тэгэхээр энэ хүмүүсээ хамгаалахад чиглэгдсэн заалт бол хэрвээ энэ хууль хөрөнгө оруулалтын докторжуулалт ч гэдэг юм уу тийм ээ. Татварын докторжуулалтын хууль биш. Үнэхээр нэрэндээ одоо явж байгаа хөрөнгө оруулалтын хуулийн бол энэ үндэсний хөрөнгө оруулалт, жижиг дунд хөрөнгө оруулалтаа хамгаалах хуулийн дээр орж ирэх ёстой. Би жишээ хэлье л да. Өнөөдөр одоо хаанаас ч байдгийн тийм ээ аль нэг орноос одоо $100,000 гэдэг хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын босготой. Тэгэхээр $100,000 бол өнөөдөр 2 өрөө байр худалдаж авахгүй л хүрхгүй мөнгө болчлоо шүү дээ манад. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө оруулж ирээд за зарим нь бол одоо ноцтой баримт хэлдэг. Оруулж ирээд дансны байршуулад компани хөрөнгө оруулалтаа бүрдүүлчихэд буцаагаад шилжүүлчихдэг гэж. Ийм одоо чадах муутай хөрөнгө оруулалтууд манай хамгаалтдаг болохоор шүү дээ тийм ээ. Хамаагүй орж ирээд тэгээд одоо өсчин байна уу, нийтийн хоол байна уу? Манай монголчууд өөрсдөө ажилуулад хийгээд иж болохоор зах зээлийн эзэлж булааж аваад ажлын байр нь гадаадын хөрөнгө оруулагчид одоо аялал жуулчлалын салбар л гэх тийм ээ. Ресторан тэгэл одоо ингээл дамжаал бүтэн сүлжээгээр гадныхаа ороод ирсэн мэн гэж жижигхэн хөрөнгө оруулалт. Ингээд манай зах зээл, манай ажлын байр монголчуудын хөрөнгө оруулах боломжийг булаачдаг. Илүү жоохон хоригдлолтой, илүү даваа боломжтой. Өнөөдөр бид нар хөрөнгө оруулалтын хууль хийж байгаа бол одоо энийгээ бид нар юу цэцлэх хэвээр. Гадны ямар ч оронд жишээлбэл монгол хүн $100,000 барьж очиод зах зээлд нь тэгж одоо амархан нэвтэрч хөрөнгө оруулагч болж чадахгүй юу? Хэцүү шүү дээ. Ихэнх орнууд энийг хамгаалдаг. Тийм учраас би хувьдаа бол хэрвээ энэ хөрөнгө оруулалтын татварын одоо докторжуулалтын хууль биш хөрөнгө оруулалтын гэдэг юм том нэрээр орж ирж байгаа бол зайлшгүй энэ үндэсний компаниудаа хамгаалах, тодорхой салбаруудаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах тийм ээ. Тэгээд шаардлагатай энэ зохицуултуудыг хийж өгөхгүйгээр хөрөнгө оруулалтын хууль гэж нэрлэж болохгүй гэж бодож байгаа. Хөрөнгө оруулалтын хууль гэдэг бол эдийн засгийн суурь маш том хууль шүү дээ. Тэр мэдээж яг заашгүй өргөн хүрээнд авч үзэх ёстой хууль болж харагдаж байна. Энэ хуулийн энэ зөвхөн нэг онцолж хэлэхэд бол энэ хуулийг бид нэр ээлжид бос чуулганаар хилцэж байгаа. Тэгэхээр ээлжид бос чуулган бол зайлшгүй хилцэж байгаа асуудлаар нэгэнт одоо хилцгээ шийдсэн бол хилцэж дуусгах ёстой. Тэгэхээр одоо бид нар богино хугацаанд ерөөсөө хуулийн маань үндсэн агуулга бол татварын докторжуулалт байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хуулийг хилцэж батлахын тулд жишээлбэл миний хувийн санал бол бид нар энийг хөрөнгө оруулалтын татварын орчин одоо докторжуулах хуульч гэдэг юм уу. Тэр нэрээр нь гаргачихъя тийм ээ. Тэгээд хөрөнгө оруулалтын суурь зохицуулалтуудаа бид нар хийж чадаагүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд энэ суурь хуулан дээр ажиллая. Намрын чуулганы хугацаанд яаралтай одоо энэ судалгаа сайтаагаар аль болох хэлэлцүүлэх сайтаагаар уг нь бол би энд одоо бэлэн биш байгаа гэж бодохгүй л байна л та. Яг гэвэл хөрөнгө оруулалтын хуулийг ярих шинжлэх асуудал маш удаан хугацаанд яригдсан. За нэлээд хэмжээний бас тооцоо судалгаа өөрийн байр суурьтай хүмүүс бас байгаа. Тийм учраас шуурхай ажиллахад бол хөрөнгө оруулалтын хуулийг бас нэг удаан гацаахгүйгээр гарчиж болох байх гэж бодож байна. Тэгэхээр мэдээж нэг 50 дээр заашгүй анхаарах шаардлага байна.
Би сая бас ингэ юм харж ирлээ л да. Тэгэхээр 93 онд одоо хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш нийтдээ 112 орны 12118 аж ахуйн нэгж бүртгэгдээд за 14 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт орсон байна гэж. Тэр яг өнөөдрийн одоо хэлэлцэж байгаа хуулиар гэх юм бол 15 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид бас одоо энэ дөрвөн төрлийн доторынхаа доктортой байдлыг хэлэлцэх гээд байгаа шүү дээ. Тэр ер нь энэ 15 тэрбум гэдэг бол ер нь хэр их мөнгө юм болоо? За 15 тэрбум гэдэг чи одоо өнөөдрийн ам долларын өнөөдрийн ханшаар бодох юм бол одоо юу доллар төрүүлэх юм бол 15 тэрбум төгрөг чинь 10 сая хүрэхгүй доллар шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын эдийн засагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа вэ гэдэг бид нар бодох хэрэгтэй. Дэд үтсийн томоохон төслүүд байна тийм ээ. Эрчим хүчний томоохон төслүүд байна. Хот байгуулалттай холбоотой томоохон төслүүд ярьж байна. Ингээд бодох юм бол 10 сая долларын төсөл гэдэг бол 10 сая доллар гэдэг бол томд тооцогдохгүй. Том тооцогдохгүй. За яг энэ утгаар нь аваад үзэхээр одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс яг бодиттой амьдрал дээр одоо зовлон жаргалын мэдлээд явж байгаа, амсаад явж байгаа хүмүүс их хурлын гишүүд бидэнд хандаад бас зөндөл зүйл ярьж байна л та. Тэгэхээр томоохон хэмжээний одоо мега төслүүд гэж ярьдаг тийм ээ. Энэ төслүүд дээр бол одоо 10 жил гэдэг бол одоо тийм урт хугацаа биш ээ. Жишээлбэл энэ хугацаан дээр авч үзэх хэрэгтэй. Яг гэвэл энэ хөрөнгө оруулалт тооцоо судалгаагаа хийсээр байтал тэгэл техник эдийн засгийн үндэслэл тэгэл бүх юмаа хийгээл хөрөнгөө босгоол ингээл орж ирэх гэжээл энэ хөрөнгө оруулалт чинь 2-3 жил болчдөг. Буцаад орж ирээд зардлаа нөхөд цаашаага ашиг олж эхлэх гэжээл баг 10 жил чи юм бол орхноо өнгөрчдөг. Томоохон хэмжээний төслүүд явд. Тийм учраас үнэхээр Монгол улс томоохон хэмжээний мөнгийг одоо бид нар яриад байгаа шүү дээ бонд авах, үр зээл тавих замаар биш хөрөнгө оруулалт татаж хүний хөрөнгийг одоо урьж дуудаж оруулж ирж эдийн засгаа босгоё гэж. Үнэхээр ийм зорилготой бол энд бол 10 биш 15 жилээр ч юм уу хугацааг нь харж үзэх хэрэгтэй гэдэг ийм одоо асуудал бол яригдчих байна. Зөв оюутлахын төсөл яг хэлэлцэж байгаа тэр явцад ч гэсэн би бас эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Сайдаас асуугаад ингэж хэлсэн л да 30 жилийн хугацаа тий энэ бол урт хугацаа биш ээ гэдэг асуудлыг тавьж ирсэн. Гэтлүүд ч өнөөдөр одоо ингээд 30 жилийн дараах нь оюутлахын гэрээ яах вэ гэдэг асуудал яригдах биш. Одоо өнөөдөр яригдаад эхэлсэн байна шүү дээ тийм ээ. Тэр хугацааны асуудлыг ер нь яаж шийдэх ёстой юм болоо хамгийн зөв зохистой шийдэл гэдэг цаг хугацаа гэх юм бол ер нь юу байх юм бол 30 жилийн дараа биш оюутлахын тэр гэрээг хэлэлцэж явцад 30 биш яа гэм урт тавьж байгаа гэдэг асуудлыг ярьж ирсэн байхгүй юу. Гэтэл өнөөдөр 15 одоо тийм ээ 5-аас 10 жил хэрэг барай богино хугацаанд байна гэхэл хамгийн зөв хувилбар нь ямар вэ? Тийм мэдээж хамгийн зөв хувилбарыг тийм байна гэд хин нэг үн цээжээрээ хариулах бол боломжгүй шүү дээ тийм ээ. Зөв альва ер нь хөрөнгө оруулалт тийм ээ эдийн засгийн хөгжил гэдэг бол өөрөө тооцоо судалгаан дээр үндэслэгдэх ёстой. Тэр дундаа одоо энэ бол хариуцлагатай тооцоо судалгаан дээр гэж л тийм. Техник эдийн засгийн үндэслэл гээл одоо янз янзын зөвлөх компаниуд гээл ингээл ороод ингээл янз янзын тооцоонууд хийдэг. Эргээд тэрийг нь хөлийн зөвшөөрөхгүй маргаанууд гардаг тийм ээ. Тэгэхээр энийг бол тухайлбал одоо улсын хэмжээнд бол холбогдох тухайн асуудлыг хариуцж байгаа одоо яам агентлагууд нь маш хариуцлагатай тооцоо судалгаа хийх хэрэгтэй. За боломжтой бол одоо сонирхлын зөрчилгүй тийм ээ. Өөрсдөө тэр төсөлд оролцоогүй хөндлөнгийн үнэлгээний сайн байгууллагуудаар одоо үнэлгээ хийж үзэх хэрэгтэй. Тэгээд энэ үндсэн дээр үнэхээр энэ хөрөнгө оруулагч 10 жилийн хугацаанд одоо оруулсан зардлаа нөхөд ашиг олж эхлэх боломжтой юу гэдгийг нь хараад хэрвээ одоо тэр найдаж болох тооцоо чинь болохгүй байна гэж хэлж байгаа бол тухайн хүнд одоо хөрөнгө оруулагчийг татъя гэж байгаа бол тэр хугацааг авч үзэхээс өөр аргагүй шүү дээ. Тэр концессийн гэрээр засгийн газраас одоо компаниудад бас тийм үйл ажиллагаа ажил өгөхдөө 20 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах гэрээ хийгдэж байгаа л да. Тэгэхээр энэ цаг хугацаатай ч гэсэн бас аливаа энэ хөрөнгө оруулалтын хуулийн жилийг бас уйлдуулах ёстой юм шүү гэсэн сэтгүүлч асуулт байсан. Тэг эргэл би дахиад хэлэхэд энэ бол нөгөө оруулж байгаа хөрөнгөний хэмжээ, цар хүрээ, салбар гэд олон зүйлтэй уйлдах ёстой шүү. Тэрнээс биш одоо бүх салбар дээр одоо бүх зүйл 20 жил бүгдээр 10 жил 15 жилээ тогтоох боломжгүй. Энэ бол өөрийн сая би хэлсэн тэр эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэгдээд өөрийн гэсэн одоо юу гэх юм одоо шудраг гэж хэлээ да тийм ээ. Хөрөнгө оруулж байгаа хөрөнгөө нөхөд ашиг олох боломжтой. Нөгөө талд нь бас одоо нийтийн эрх ашиг гэж байна тийм ээ. Тэрэн зохицсон ийм дундын хувилбарыг гаргаж ирж тохиролцох асуудал шүү дээ. Хэдэн жилээр үүдэх чинь төр концесс байгуулж байгаа бол хөрөнгө оруулагчтай тохиролцох ёстой. Ингэхдээ нийтийн эрх ашиг хохироохгүй хөрөнгө оруулагчийн эрх ашиг хохироохгүй хугацаа чинь 10 жил юм уу 15 жил юм уу тухайн одоо төсөл тусварыг салбар тусварыг л авч үзэх ёстой. Тэгэхээр одоо ер нь асуудлыг ер нь яаж шийдвэрлэх ёстой юм болоо энэ тал дээр ер нь тантай санал нийлж байгаа гişүүд ер нь хэр байх вэ?
За яг хуу надтай санал нийлж байгаа гэж гişүүд бол өнөөдөр өөр өөрсдийнхээ байр суурийг янз янзаар илэрхийлсэн л дээ. За хугацаатай холбоотой одоо хөрөнгө оруулалтын хуультай холбоотой миний зүгээр бас нэг илэрхийлж байгаа байр суурь бол хөрөнгө оруулалтын хуулийн дээр өнөөдрөөс хууль батлагдсанаас хойш одоо батлагдах хөрөнгө оруулалтыг одоо докторжуулалтын баталгаа олгоно гэсэн ийм залт байгаа. Энэ дээр жишээлбэл би хувь хүний хувьд шүүмжлэлтэй хандж байгаа. Юу гэхээр ерөөсөө энэ хуулийн зорилго чи өөрөө юу юм бэ гэж. Энэ хуулийн зорилго бол хөрөнгө оруулалтыг бид нэр ерөөсөө татвар бууруулах тухай ерөөсөө огт ярихгүй байгаа шүү дээ. Монгол улсын нөгөө улс төр хууль эрхцээ орчин хэтэрхий докторгүй байгаа учраас таныг одоо хэтэрхий хүндэд зовоохгүй л гэдэг хуулийг гаргах гэдэг байгаа. Тэгэхээр энэ хуулийг өнөөдрөөс хойш бүртгүүлсэн хүмүүст ийм баталгаа өгнө. Өчигдрийн хөрөнгө оруулалт бол баталгаагүй шүү гэж хэлэх бол би хэтэрхий шудраг ус байна л гэх гээд байгаа юм л да. Тэгэхээр ерөөсөө энэ хууль гарснаар 15 тэрбум мас дээш хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид өргөдөл гаргаад за би бол юу хөрөнгө оруулалт хийцээ. Тэгэхээр миний юу одоо оруулсан хөрөнгө оруулалтыг өнөөдрийн татврын орчны нөхцлөөр 5-аас 15 жил одоогийн төсөл дээр бол 5-аас 10 жил гэж байгаа тийм ээ. 5-аас 10 жил докторжуулж өгөөч гэд өргөдлөө гаргаг л дээ. Тэгэхээр энэ дээр агентлаг нь хянж үзээд за 5 жил бол 5 жил, 10 жил бол 10 жил. Ингээ баталгаа гаргаад өгөхөд би бол болохгүй зүйл ерөөсөө байхгүй. Харин ч одоо бизнес эрхэлж байгаа хүмүүст илүү тодорхой орчинд 50 бизнес эрхлэх боломжийг олгоно л гэж үзэж байгаа. За засгийн газраас эдийн засгийн хөгжлийн сайдаас илэрхийлж байгаа байр суурь болгүй энэ одоо буцаж үйлчлэхэд хэцүү маргаан гарнаа гэдэг. Өнөөдөр бол миний шүүмжлэлтэй хандсан зүйл бол одоо хөрөнгө оруулалтын агентлагаас би өссөн. Эдийн засгийн хөгжлийн яамнаас өссөн. Өнөөдрийг хүртэл за тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хичнээн тооны хөрөнгө оруулалт бүртгэгдчихэд та нар буцааж одоо тооцоход хэцүү гээд байгаа юм би. Тооцоо судалгаагаа өгөөч гэсэн юм хүсэл тавьсан. Одоо манайхан дээр бол бас судалгаа бол би бас хангалттай биш байна л гэж бодож байгаа. Тэгэхээр төр бол хэцүү ажлыг хийх гэж стрим ам бол хэцүү ажлыг хийнэ гэж сонгуульд ялдаг штеп. Тийм учраас эдийн засгийн орчинд шудраг адилхан нөхцөл бүрдүүлээ. Хөрөнгө оруулагчдад илүү 50 орчим ажиллах нөхцөлийг бүрдүүлээ гэвэл би хэцүү байна гэж хашрах биш. Энэ судалгааг хийгээд тэгээд өчигдөр өнөөдөр бүртгүүлсэн хоёр хөрөнгө оруулагчид нэгэнд нь баталгаа өгөх докторгүй яаж ч магадгүй нөгөө төлөвтөд нь таны орчин доктортой гэж хэлэхгүйгээр адилхан нөхцөл бүрдүүлэх ёстой л гэж бодож байна. Өнөөдөр энэ чуулганы хурлааны бас харж ижил үүдэх чимдээ зөв яг үнэхээр өнөөдөр нийт хүнд шийдвэрлэх ёстой асуудал гэж байгаа боловч нөгөө улс төржих асуудал ихэх ажиглагдаж байна л да. Тэг ер нь бол өнөөдрийн чуулган бол одоо товчхондоо хэлэхэд одоо ер нь бол тийм их залхмаар ядармаарч гэх юм уу тийм өдөр байлаа гэж би бодож байна. Яг гэвэл одоо яг өнөөдөр өдөржингөө маргасан мөртлөө яг тухайн хуулийн одоо асуудалд энэ залт тийм энэ шийдлийг зарчмын ийм шийдлийг ингэж өөрчлөё гэсэн ажил хэрэгт санал бол тэдний нэг тодорхой хувийн л эзэлж байсан. Ихэнх нь бол бас ерөөсө хавтгааруулж нялсан улс төрчлөлт маш их явсан. Одоо сөрөг хүчин учраас шүүмжлэх ёстой ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр би бол сүүлийн үед бас байр суурь илэрхийлэл бас нэг боломж харуул хэлээл байгаа л да. Бид нар хүчтэй сөрөг хүчинтэй явах бол маш чухал байна. Тэгжээж засаг олон хариуцлагатай ажиллана тийм ээ. Тэгэхээр сөрөг хүчин хизээ хүчтэй байх вэ гэхээр яг одоо энэ тэнцвэрс бодлогын шийдэл гаргаж ирээд өрсөлдөөд зөв шийдлээ одоо үндэслэлийн тайлбарлаад ойлгуулад өөрсдийнхөө тэр тавьсан шаардлагыг биелүүлээд тийм шийдвэр гаргуулж чадаад байвал би тэр сөрөг хүчин бас хүчтэй сөрөг хүчин гэж ойлгодог өөрийнхөө ойлголтоор бол гэтэл өнөөдөр манай сөрөг хүчин бол үндсэндээ асуудлыг дандаа нялж ингээд нэг улс төржүүлэх байдлаар өчигдөр тэгжсэн өнөөдөр тэгжсэн миний чиний буруу ч гэдэг юм уу тийм ээ. Хуулиас хазаасан хилцүүлэг бол би үндсэндээ 60-70% нь явсан гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр Монголын би түрүү ярианыхаа ихэнд хэлсэн тийм ээ. Яагаад өнөөдөр эцсийн дүнд бид нар ингээд хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг хуулиар шийдэх гэдэг ингээд зовоо сууж байгаа юм бэ гэхээр Монголын одоо нийгэмд улс төржилт хэтэрхийх байна. Популизм хэтэрхийх бий болчихжээ. Өнгөрсөн одоо их хурлын дарга энх хул дарга нэг хэлсэн байсан л да ярилцлагандаа би бол бас тодорхой төвшин зөвшөөрч байгаа. Өнөөдөр энэ одоо татврын тогтворгүй ийм орчин нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын шахсан нөхцөл байдал чинь тодорхой хэмжээгээр сонгогчдын хүлээлт шаардлагатай холбоотой байсан гэж. Өөрөөр хэлбэл одоо манайх чинь хэтэрхий одоо үндэслэл муутай үндэсрэх үзлэх юм уу тийм ээ. Ерөөсө гадаадынхан бол муу, гадныхан бол зайлцгаач гэдэг юм уу тийм. Хөрөнгөтэй хүмүүс бол муу. Одоо баялаг бүтээж байгаа хүмүүсийн бол бид нар чи хэлэхгүй бол үг болгоноор л хэлдэг болж шít одоо тий.
Тэгээ ийм одоо эцсийн дүндээ бид нар би жишээл өөрийгөө бас нэлээд үндэсний үзэлтэй хүний тоонд л бас оруулдаг. Гэхдээ би үндэсрэх хүн биш. Үндэсний үзэл гэдэг чинь бол өөрсдийгөө хүндлэе, өөрсдийгөө байранд нь тавиад толгой дээгүүр амьдрий. Гэхдээ бусдыг үгүйсгэхээ болоод эрүүл ухаанаар харьцъя гэдэг үзэл гэж би ойлгодог. Үндэсрэх үзэл гэдэг бол би мундаг, бусд нь бол тонолчин дэрэмчин, гадныхан бол одоо байж болохгүй гэдэвэл бид нар бол одоо нацизм руу явах тийшээ хандсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр юу гэх гээд энэ хөлөр зэрэг үндсэндээ ийм үзэл бол бас их газар авсан. Тэгээд сонгуулийн олон жил дараалсан цикл улс төрчдийг ийм уур амьсгалаад ийм хууль руу гарах юм уу түлхсэн. Тэгэхээр өнөөдөр бол ганц нэг намын гэдэг юм уу, өнөөдрийн засгийн газрын гэдэг юм уу, хин нэгний буруу гэхээсээ илүү ерөөсөө монголчууд бидний өөрсдийн хандлагатай бий холбоотой гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр өнөөдөр бид нар асуудлыг авч үзэхдээ хэтэрхий улс төржүүлэх энэ одоо улс орныхоо өөрсдийнхээ амьдралыг хойшин татаад байгаа нэг улс төрчсөн хандлагаасаа болоод ажил хэргийн ярья, ажлын ширээнд сууя, тодорхой асуудлууд, тодорхой судалгаа яриа л гэмээр байна. Тэ харамсалтай нэг одоо зөндөө хилдэг ч гэсэн их хурлын танхимд бол би улс төрчлөлт хэтэрхий их байна л гэж бодож байна. Эдийн засгийн тайлбарлаж байгаагаар өнөөдөр эдийн засгийн хүнд байдал гэдэг юм уу тийм ээ, энэ хямралтай байдал нь одоо 22 жилийн өмнөөс гэдэг ч юм эхэлсэн. Таны түрүүний хэлсэн тийм ээ, одоо нөгөө гадны хөрөнгө оруулагчдаа шахсан тэр олон хуулийг шат дараатаагаар одоо баталснаас үүдэлтэй гэж одоо ярьж байгаа. Гэтэл бид чинь Монгол Ардын намынх өнөөдөр ямар нэгэн байдлаар одоо бидэнд тий байнгын ороод хэлцүүлэлт ч оролцуулахгүйгээр одоо энийг чуулганы нэгдсэн хурланд оруулаад ирж байгаа нь өөрөө гэдэг гомдол гаргаж байгаа нь их анхаарал татж байна л да. За би ямар хуулийг байнгын орооны хэлцүүлэгт оролцуулахгүйгээр их хурлаар хэлцсэнийг бол мэдэхгүй байна. Ерөнхийдөө байнгын ороор хэлцэл их хурлаар хэлцэл явж байгаа л гэж би бол тэгж л харж байгаа. Тэр одоо тодорхой баримт нотлогоо байгаа мөг юм тэрийг бол би мэдэхгүй байна. Зүгээр саяны өөрийн чинь ярьсан дээр бас одоо холбогдуулаад ярихад 22 жилийн өмнөөс эхэлсэн гэж ингэж шүү дээ. Ер нь бол би бас нэг тиймэрхүү бодолтой байдгийн. Ер нь эцсийн дүндээ бид нар чинь тэр 22 23 жилийн өмнө 90 онд тайчих гээд гарсан улсууд юм бэ гэж. Социализмд байсан, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай байсан, төр бүхнийг шийддэг байсан тийм ээ. Тэр үед бид нар энэ тогтолцоо чинь болохгүй байна. Энэгээр Монгол улс хөгжихгүй юм байна. Тийм учраас хувийн эрх хэрэгжүүлэг дээдлсэн, иргэдийнхээ өмчтэй байх эрхийг дээдлсэн, хувийн өмч, хувийн санаачлагад тулгуурласан чөлөө зах зээлийн эдийн засгийг хөгжүүлье. Төр нь бол бодлогоо барья. Иргэдтэй тэр сайхан өмч хөрөнгөтэй эрх чөлөөтэй нийгэмд амьдрах боломжийг олгоё. Ийм л зорилго тавиад 22 жилийн өмнө замд гарсан үндэстэй шүү дээ бид нар чинь тийм ээ. За өнөөдөр бид нар 22 жилийн дараа 23 жилийн дараа хаана хүрээд ирсэн бэ гэсэн чинь сүүлийн үеийн бодоо их санаа зовоосон, шоконд оруулсан тоонууд их сонсогдож байгаа шүү дээ. Манай өнөөдөр төрийн өмчийн нийт одоо дүнгээрээ төрийн өмч 14 их 80 төгрөг болцсон байна гэж. За энэ бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлд тэнцэж байгаа. 90 оны ихэр хувьчилсан хөрөнгнөөс бол хэд дахинд аваад гарцсан байгаа. Төр тийм их өмчтэй болчих. Өнөөдөр ерөөсөө л хүмүүс төрийн гар хардаг болцсон. Улс төрчид бүхнийг шийдээд өгөөч гэдэг болцсон. Тэрний захиалга нь тэрний өнөөдөр үр дүн нь яаж гарч байгаа юм бэ гэхээр улс төрчид шийддэг хүмүүс болох гэж бүгдийг авч зах зээлийг самардаг, эдийн засгт замбраагүй оролцдог юм л болцсон. Эцсийн дүндээ өнөөдөр нөгөө социалистууд ерөн социализм чинь бол маш популист амлалтууд юу гэдэг вэ гэхээр зэрэг нийтийн тусын тулд гэдэг амлаад байдаг. Тэгээ тэрний үндэсэндээ өнөөдөр юу болж байна гэхээр нийтийн нэрийн өмнөөс баахан өмч хөрөнгийг төр төвлөрүүлдэг. Тэгээд тэрийг нээлттэй биш тогтолцоонд хэдийн эрх мэдэлтнүүд зарцуулдаг. Цаана хувийн хвшлийн орон зай хумигддаг. Ингээд нөгөө эрх чөлөөтэй өмч хөрөнгөтэй толгой дээгүүр амьдрах монгол хүмүүс маань төрийн доор улс төрчдийн өмнө бүхийж гуйж амьдрах ийм л зам руу бид нар явж байна. Тийм учраас би одоо бол монголчууд бид нар 23 жилийн өмнө хайчих гэж гарснаа ярахт дахиад нэг санаад одоо шинэ алхам их цаг болсон гэж бодож байгаа. Энэ их төрийн өмчийг хувьчлах ёстой гэж бодож байгаа. Тэгжээч бид нар цаашаа нөгөө хувийн бизнес, хувийн одоо хвшил Монгол хүнийхээ иргэнийхээ өөртөө эзэн бах тийм өөрийнхөө өмч хөрөнгөнд өөрийнхөө бизнест эзэн байж аж ахуйн удирдах явах тэр эрх чөлөөг шинээр нээж өгөх ёстой. Тэгэхгүй бол одоо ер нь бол монгол хүн бол эсвэл уурхай ажилчин болох нь тийм ээ. Эсвэл одоо яах ёстой одоо төрд жоох хөрөнгөтэй болох гэсэн нэг нь бүх бизнес бүх мөнгөний төр хуваарлдаг болсон учраас төрд очиж авилга авах сонирхолтой нэг хэсэг хүмүүс бий болсон. Тэгэхээр одоо энэ байдлыг бид нар засах ёстой. Төр юу хийх ёстой? Бодлого гаргах ёстой. Бусдын монголчууд монгол хүн хийж чадна. Тэгэхээр бид нар эргээд хүндээ итгэсэн, иргэндээ итгэсэн, орон зайг нь бий болгосон ийм
бодлого руу буцаж орох талаар үнэхээр шийдвэртэй алхам хийх цаг болсон л гэж бодож байна. За л би Улсын хурлын гишүүн Батчимхтай ярилцлаа. За хөрөнгө оруулалтын тухай хууль өнөөдөр улсын хурлын дээлж бус чуулганаар хэлэлцэнтэй холбогдуулан за гишүүний байр суурийг сонирхохыг хүссэн. За үнэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгтэй юу? Хөрөнгө оруулалтын докторжуулалтын тухай хууль бид хэлэлцэж гэнэ үү гэдэг асуудал дээр ч гэсэн бас гишүүдийн одоо байр суурь ямар хувь байгаа вэ гэдгийг бас төлөөлөл болгож сонсохыг хүссэн юм аа. Тэгэхээр үнэхээр эдийн засгийн одоо энэ байдлаас бидний тийм ээ одоо юу гэж хохирол багтааж гэдэг юм уу тийм ээ? Үнэхээр ард түмнийхээ энэ боломжтой амьдралыг дээшлүүлэхийн тулд бид юу хийх ёстой юм бэ гэвэл гадны хөрөнгө оруулалтыг одоо татаж авчрах заашгүй шаардлагатай байгаа. Тэр хэмжээгээр одоо хөрөнгө оруулалт одоо түрүүний гишүүний хэлсэнчлэн одоо тийм ээ техник тоног төхөөрөмж мэдлэг оюун юу гэдгийг тэр бүгдийг дагалдуулж авчрах ёстой гэдэг энэ байр суурь байгаа цагт бид энэ асуудлыг заашгүй хурдан шийдвэрлэх ёстой байгаа. Олон нийт ч гэсэн энэ бүхнийг хүлээж байгаа. А гэхдээ мэдээж хэрэг тооцоо судалгаатай байх ёстой. Зөв гишүүний хамгийн сүүлд ярьсан бид 23 жил юм хаашаа гарах гэж хөдөлсөн бэ? Өнөөдөр хаана ирээд байна гэсэн дүгнэлт үнэхээр миний хувьд маш их зүйлийг бодоход хөрөглөө. Түүнтэй адилхан үзэгчд маань гэсэн энэ асуудал дээр бас олон зүйлийг бодож эргцүүлж байгаа. Зөвхөн одоо үзэгчд олон нийт гэхээс илүүтэйгээр одоо гишүүний хэлээд байгаа тэр төр тийм ээ энэ бүхэндээ дүгнэлт хийж үнэхээр төрийн оролцоог одоо хэрхэн яаж хязгаарлах ёстой юм бэ? Төр юун дээр оролцох ёстой юм бэ гэдэг дээр ч бас тодорхой хэмжээний дүгнэлт хийх заашгүй шаардлага байгаа гэдгийг бас гишүүний үгээр уламжлан үзэгчдэд хүргэж байна. Ингээд бид надтай ярилцсан танд их баярлалаа. За баярлалаа.